Бүгд жидүү номын хэсгээс. Төрөөс баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан жилийн 3 хүүтэй нэг хөнгөлөлттэй зээлийг улсын хурлын засгийн газрын гишүүд давуу байдал албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа авсныг баялаг бүтээгчдийг дэмжих холбооны форумаар анх мэдээлж олон нийтэд ил болгосныг өнөөдөр хууль хяналтын байгууллагууд шалгаж байна. Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй олон нийтийн хяналтаар явуулах нэн шаардлагатайг хууль бус ил үйлдэл харуулсан юм. Төрөөс олгож буй нэг хөнгөлөлтөө зээл нь үндэсний үйлдвэрлэгчдэд бичлээс жижигээс дунд үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж эдийн засгийн өргөөжийг нэмэгдүүлэхэд үнэмлэхийг түлхэц болгох учиртай хөшөөрөг. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 800 мянга гаруй баялаг бүтээгчдийн эрх ашиг бол нийт иргэдийн улс их орны асуудал гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Тиймээс жирийн иргэдийн боломжийг хулгайлсан, жидүүгийн гиш нэрлэгдсэн улс орны хөгжлийн эсрэг дээрх гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэх учиргүй. Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашигыг ямагт хамгаалж, хууль эрх зүйн орчныг тогтвортой тодорхой байлгах, эх орондоо сайн сайхан амар тайван амьдралыг зохицлоогийн төлөө дэмжиж хамтран ажиллах болно. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулга. Бүгд жидүү ном худалдаанд гарлаа. Бүх номын сүлжээ дэлгүүрүүдээр